За юуны энд бол бас нэг хэд хэдэн зүйл байна. Зүгээр асуудал ярих юм түрүүн Батбаяр сайд өмнө их хурлаар 1.2 тэрбум долларын бонд босго гээд тэгээд тэрийг хэрэгжүүлээгүй гэсэн. Тийм уул нь юу байсан. Зүгээр тэрийг хэрэгжүүлэх асуудлыг бид нар оруулсан да их хурлд. Тэгээд тэр үед бол ямар шийдвэр гаргаж өгсөн бэ гэхээр дотоодын банкны нөөц энэ боломжуудаа та нар бүрэн дүүрэн ашиглаагүй байж гадаад зах зээл дээрээс их усэр хайх цаг нь болоогүй байна гэд их хурл зөвшөөрөг юм аа. Тийм одоо банкны хорны доктор шийдвэр нь байгаа. Тийм учраас тэрийг бас нөгөө талаасаа бид нар хариуцлагатай хандсан юм аа. Саяын хэлдэг ер нь бол бонд зээл авна гэдэг бол боломж ялангуяа байсан л да. Тэгвэл тэр маань ямар төсөлд орох ёстой юм? Ямар үр өгөөжтэй байх ёстой юм? Яаж иргэн төлөгдөх ёстой юм? Энэ бүх судалгаа тооцоо нь бас бүрэн дүүрэн зэгцтэй болоогүй байсан. Тийм учраас энэ дээр бол энэ асуудал хэрэгжигдээгүй буюу нэг талаас хариуцлагатай хандсан дотоод боломж нөхцлөө бүрэн дүүрэн хангах энэ одоо нөхцөл байдал руу явсан юм а гэдгийг энд бас хэлхэн зүйтэй гэж бодож байна. За энэ Чингис бондын хувьд бол яагаад анханаас нь одоо тэгээд дараа нь энэ төсвийн хуулиндаа хууль ерөөсөө зөрчөөгүй байгаа гэдэг гэтэл бол төсвийн хууль, төсвийн доктортой байдлын хууль төсвийн одоо багцсандаа оруулах асуудлыг анхандаач тэр дараач тэр засаж залруулах асуудал ийм удаашралтай бөгөөд хийгдэхгүй байгаа юм байна. Эсвэл хийгдсэн бол ямар нөхцөл байдлаар одоо хийгдэхээр болж байна гэдгийг нэгдүгээр хэн. Хоёрт нь ер нь энэ маргаан яриа үүсэж байгаа юм. За мэдээлэл нээлттэй гэж хэлээд байгаа. Нөгөө талаас бол мэдээлэл бас нээлттэй бас биш байна л да. Хяналт байхгүй байна. Оролцоо хангагдахгүй байна гэж. Тэгээ энэ дээр нэг хэдэн зүйлийг одоо жишээлбэл энэ зээлийн иргэн төлөлтийн тухай асуудал төлөвлөлт нь бол тодорхой бос байна гэж түрүү хэллээ шүү дээ. Тэгэхээр энэ бол ойлгомжгүй тодорхой бос мэдээлэл байж байна. Зээлийн хүүний төлбөр яаж явагдаж байна? Сууж төлөгдөж явж байгаа мó эсвэл одоо энэ бас нээлттэй биш байна уу? За зээл олгож байгаа асуудал маань ямар шалгуур, ямар зарчмаар, ямар аж ахуйн нэгжүүдэд ямар хувьтай олгогдож тэрний үр дүн яаж тооцогдож байгаа асуудал бас одоо нээлттэй биш байна. Тэгээ энэ бүгдийг бол очиод үзэж болно гэж сайн хэлж юм л да. Тэр болж байна. Гэхдээ одоо түрүү хэлээд байгаа шүү дээ. Ерөөсөө энэ бүх мэдээлэл iPad дээр ч юм уу энэ нээлттэй мэдээллийн юун дээр тавьчих болно гэж цаасаар хийх боломжгүй үйлдвэрлэх ийм одоо зардалтай гэж үзэж байгаа бол iPad-аар юм уу энэ мэдээллээр хөргүүлэх ийм боломжтой юу? За тэгээ энэ дээр бол бид нар нэлээд тодорхой харагдах байх л да. Аж ахуйн нэгжүүдэд ямар зээл, ямар хөвтэй, ямар одоо үндслээр ямар компаниудад өгсөн бэ гэдэг дээр бас үнэхээр нээлттэй шударга үр дүнтэй хийгдэж гин үү эсвэл энд бас өөр зарчмууд үйлчлсэн байна уу гэдгийг харагдах байхаа гэж ингэж бодож байна. За ер нь энэ дахин иргэн төлөгдөх асуудал дээр шийдвэр тодорхой бос байна гэж байна. Энэ дээр бол хизээ тодорхой болох юм бэ? Эдийн засгийн судалгаа тооцоо маань тийм бүрхэг байна гэж үзээд судалгаа тооцоо тодорхой хэлэхэд бэрхшээлтэй байна уу? Эсвэл одоо үнэхээр энийг хийх одоо бас нэг тийм гарцаа олохгүй байна уу? Энэ дээр нэг тодтогч өгөхгүй юу? За цааш нь энэ Самура бондын асуудал дээр бол түрүүн хэлчихлээ зүгээр яриа энэ өр зээлийн ашиглалт маань хувь хэмжээгээ хэтэрсэн гэж нэг талаас яригдах нөгөө талаас өөрийн босгыг нэмэгдүүлэх шинээр зээл авах тухай асуудал яригдаад байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ эхний зээлүүдийн үр өгөөж энэ бүх маань тодорхой бос байхад дахиад зээл авах асуудал яригдах уу? Эсвэл одоо энэ үнэхэрийн өрийн лимит маань энэ одоо тулцсан буюу хэтэрсэн байгаа учраас энэ асуудал яригдахгүй